бид нар өөрсдийгөө хил хязгаар тусгаар тогтносон Монгол улс гэж ярьдаг яриа нь маш зөв яриа юм шиг боловч нөгөө талдаа бид нар бусдаас огт хамааралгүй юм шиг бусдад холбоогүй юм шиг бодоод байдаг. Гэтэл бид нэг л их дэлхийтэй бид нэгэн гарагтэйгээ дуу хүүхд намайг хүүхд байхад дуулдаг байсан. Тэрний араас нь одооны хүүхдүүд илтгэр бид нэг завин дээр сууж байгаа юм. Завин маань ямар нэгэн байдлаар эвгүүтэх юм бол бид нар бүгдээрээ л хамт. Нэг нь үлдэнэ гэж байхгүй. Аль нэг үлсэн. Тийм болохоор бид нар хүн төрлөختөн гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. За ингээд хүн төрлөختний усны нөөцийг аваад үзэх юм бол зүгээр л та бодоод үз. Нийт тэр их олон 200 гаруй улс гүрэн байдаг гэл ингээ ярьдаг. Гэтэл тэрний дэлхий дээр байж байгаа хамгийн том нууруулах байгаль нуурт нийт усныхын 5.1 нь байж. За бусад гол уснууд хаана? За би хэдэн гол ил. Нийл мөрөн, дэлхийн хамгийн урт мөрөн, Дунай мөрөн, Амазонк мөрөн, Енисей, за өөр юу гэдэг, Амар мөрөн, гих мэт, за хөх мөрөн, шар мөрөн гэдэг ингээ шар мөрөнгө бол бид хатан гол гэдэг. Ингээ 5 6 за би сайн 7 голын нэр хэлж. Энэ голууд маань асар их устай. Энэ усууд маань ус маань биднийг дижиж. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.